Сэрээрээ босороо. За ингээд 143 дахь өдөр мань эхэллээ. За өнөөдөр охин бид гурав Америк явж ээж дээрээ очноо. За ингээд өглөө босоод уургаа уугаад өнөөдөр амжуулах ажлууд нэлээ их байгаа. За ингээд октод одоо өвөө нь бас сайн ураа гэд бас мөнгө өгжүүлээ. Октод маань мөнгөө эртэн доллар болгож солиулъя гэд. Ингээд бид гурав гамбаа ахында Сан Франциско хотод Эрдэнэт центр дээр очино. За очих айлтаа бас Монголын сонин юу байж болох уу гэдэг ингээд цагаан эдээ нэлээд судлаа. За өрөм, цагаан тус, за ингээд ааруул юу байж болох уу гэл ингээд нэлээд юмнууд бас үзлээ. За хамгийн гол нь их нэртэй ярьсан энэ өрөм ааруулаас гадна одоо мөлт ундаа, за тэгэл Алибаба ч байдаг юм уу. Ингээд дээр үеийн гой тиймэрхүү чихэр жимс амттан байвал зүгээр гэдэг. Улбоо нэг сонирхуулаад авчигээ бид гурав авлаа. За ингээд банк ороод үндсэндээ мөнгө төгрөгөө бид гурав солиулчаад ингээд бид гурав гарч ирлээ. За барс ойр дорог орсон бас сайхан байна. За ингээд бид гурав гарч ирлээ. За ингээд зам цагдаа зогсоолоо. Машины татвар төлөгдөөгүй юм байна гэд бид гурав татвараа төллөө. За ингээд дэлгүүрээс бас нэг жижиг шажиг амттангууд авъя гэд дэлгүүрт орж ирээд. За ингээд нэг хатаасан мах, борц, самар гэд ингээд замдаа идэх юмнуудаа бид нар бэлдэж авлаа. За энэ өдөр ингээд бас сэтгэл догдлоостой ихнэр гадагшаа яваад нэг 20 гаруй хонсон ээжигээ сансаа 2 хүүхдээ авч очихоор юмнуудаа бэлдэж чинь. За өдрийн дасгалаач гэсэн бид гурав үндсэндээ бас мартсангүй. За манай дүүнэр ирсэн байсан бүгдөө дасгалаа сайхан хийгээд ингээд хөдлөлөө. За одоо 1 сарын хугацаанд жимдээ явахгүйгээд чөлөө авсан байгаа. За жимгүй үйж байсан гэсэн хоол ундаа үндсэндээ бэлдээд үндсэн дасгалууд авс хийнэ. За орой аав нэг цээж мах аваад ирсэн байсан. Цээж мах идчихэд ингээд нэг мэдс орой боллоо. Хов сундраа бэлдлээ. За үүрээр 6 цагт онгоцсон. За 3 өнгөрөөгөөд хөдлөлөө. За бүгдөө сайн сууж байгаарай. За Америкт очиод бас дасгалаа хийгээд бүх юмнуудаа бас хийгээд явнаа. За ингээд ачаа бараагаа яагаад ах онгоцны буудлын руу хөргөж өглөө. За плетүүдээ бүгдийг авлаа. За ингээ бүгдөө сайн сууж байгаарай. Бараг 20 хоног Америкт ингээд бас эрүүл мэндийн асуудлаар за мөн бас аялж байгаад ирнэ. За ингээд манай 2 охин бид 3 бүгдэнд нь минь дүрье.